Намайг Юки Чион гэдэг. Сингапурын архитектор. Энэ мэргэжлээр 35 гаруй жил ажиллаж байна. Би өөрийн гэсэн архитектор төлөвлөлтийн компанитай. Гэхдээ бас орон нутгийн сайн дурын ажилд маш идэвхтэй оролцдог. Сингапурын архитекторуудын хүрээлэнд 13 гаруй жил ажилласан. Америкийн архитектурын хүрээлэнгийн олон улсын салбарт бас ажилласан. Тэнд 100 гаруй улс оронтой хамтран ажилладаг байсан. Тийм болохоор нийгмийн олон ажилд оролцдог. Гэхдээ хамгийн чухал нь миний жинхэнэ хүсэл бол дизайн. Би мэргэжлийн үнэлгээ аваад мэргэжлийн холбоонд элснийхээ дараа To Be Architects гэдэг компани байгуулсан. Манайха дэлхийн 5 оронд олон төрлийн төсөлдөр ажилладаг. Үүнээс өмнө Техаст сурч амьдардаг байсан. Мөн Мексик, Хонконгт ажиллаж амьдарч байсан. 1998 оны шинэхэн төгсөгч байх үедээ 2000 онд Overland Partners компанид анхны доктортой хөгжлийн төслөө хийсэн минь доктортой хөгжлийн чиглэл рүү орох аяллаа минь хамгийн чухал тулгуур болсон юм. Хийсэн төсөл бүр дээрээ би хоёр зүйлд голчлон анхаардаг. Нэгдүгээрт нь соёлын нийцэл. Архитектор хүн тухайн ажиллаж байгаа улсынхаа соёлыг ойлгож түүнд тохирох загвар гаргах ёстой. Хоёрдугаарт нийтэд зориулах. Бид орчныг бүтээгчд болохоос эцсийн хэрэглэгчд нь биш гэдгийг мартаж болохгүй. Энэ тэгт хийсэн нэг төсөл маань надад маш сонирхолтой байсан. Захиалагч нь мотоциклийн TVS гэдэг том компаниг гүйцэтгэх захирал. Надад ойролцоогоор 40 акр газар бас Сай Баба гигантны зурсан зургийг өгсөн. Түүний үзэл суртал нь Вишну Шастра буюу Хятадын фэншүүтэй төстэй ойлголт болох мандала гэх үзэл баримтлал дээр суурилдаг. Захиалагч маань шувуу амьтанд үнэхээр дуртай хүн байсан. Тэгэхэд намайг өөрийнхөө үйлдвэрийн талбайд аваачиж өөрийн байгуулсан ургамал шуудын дархан цаазтай жижигхэн талбайгаа харуулсан. Тэр ийм зүйл хийлгэхийг хүсэж байна гэсэн. Түүнчлэн Бангалор, Чинай хотуудаар явж тухайн газрын соёлыг судлах боломж надад олгосон. Ер нь загвар гаргахдаа тухайн газрын түүхийг мартаж болохгүй. Хэрвээ соёлыг нь ойлгож чадахгүй бол архитектор маань тухайн хүмүүс тохирохгүй байх магадлалтай. Энэ төсөл миний хувьд хамгийн утга учиртай төсөл байсан. Учир нь надад том сорилт болсон. Нэгдүгээрт нь би өөрийгөө эргцүүлж бас тухайн улсын соёл уур амьсгалыг ойлгох хэрэгтэй болсон. Хоёрдугаарт нь өөрийн төлөвлөлтийн чадвараар компанийн доктортой хөгжлийн зорилготой нийцсэн сайн чанарын төсөл бүтээх ёстой байсан. Би өөрийгөө сайн ажилласан гэж боддог. Учир нь тэр захирлын туслах нь надад хэрвээ та захирлын анхаарлыг 1 минутаас илүү татаж чадах юм бол төсөл авна. Чадахгүй бол шууд дуусна гэж хэлсэн. 3 минутын дараа бид Бенгалийн бар бас шувууны тухай ярьж байсан. Тэгээд би ажлаа авсан гэдгээ ойлгосон юм. Энэ маш хүнд сорилт байсан. Лифтэнд явж байх үеийн тэр богинохон хугацаанд гүйцэтгэх захиралд санаагаа товчхон ойлгуулж гол асуудал руу шууд орохгүйгээр түүний сонирхлыг татах ёстой байсан юм.